За сайн байцгаана уу? Та бүхэндээ дараагийнхаа шинэ видеогоор олдож байна. За энэ хүү видеогоор та бүхэндээ та нарын хамгийн их хүсэл гаргасан, хамгийн их хүлээсэн хурдны аргачлалыг та бүхэндээ тайлбарж оруулахар боллоо. За тэгэхээр энэ хүү видео маань ерөөдөө өмнөхтэй 20 секундэд хэрхэн эвлүүлэх вэ гэсэн ерөөдөө төлөв буюу дунд чатны аргачлалыг сурсан хүмүүстээ зориулаад дараагийнх нь ерөөдөө илүү жоохон гүнзгийрүүлээдтэй илүү жоохон сурахад хэлбэр болох үүднээс та бүхэндээ илүү сайн гоё ойлгомжтой өөрийнхөө чадан ядан тайлбарлаж оруулахыг зорж байна. За тэгэхээр та бүхэн ямар ч сайн үзээд хурдны аргачлаа за ийм юм байд юм байна. За яг ингэж сурвал арай илүү хэлбэр юм байна гэх үүднээс зөвхөн та нар сайн хараад ойлгоод аваараа. Тэгээд ерөөдөө өөрсдийнхөө цээжлэх зүйлсийг бол та нар би та нарт ерөөдөө энэ доод хэсэгт холбоод өгчнө. За өөр ерөөдөө аппликейшнуудж байгаа өөр сошиал ертөнцид бол зөндөө байгаа. Вебсайтууд өөр юу гэдэг нөө YouTube хуудсан дээр ч юм уу ерөөдөө зөндөө одоо тэр хурдны аргачлалуудыг нэг бүрчлэн тайлбарлсан юмуд хичээлүүд зөндөө байдаг. За тэдгээрийг би ерөөдөө та нарт яаж ашигладаг. За тэгээд ерөөдөө яаж цээжлүүл зүгээр өгсөн хэд хэдэн зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хүргэх болно. За тэгэхээр хамгийн өмнө ерөөдөө яг энэ 20 секундэд хэрхэн эвлүүлэх вэ видеог та нар ерөөдөө үзсэн байх. За ихэнх нь үзсэн байх гэж найдаж байна. За үзээвэл яг дуустал нь үзээрэй. За мөн дахиад сайн тэр энэ видеог үзээд энэ гарч ирсэн үйлдэлүүдийг сайн сурч аваарай. Тэгэхгүй бол одоо шууд энэ хурдны аргачлалгаа оруулж байгаа та нарт хэцүү санагдчих магадгүй. Тэгэхээр заавалчгүй үзээрэй. За үзсэн бол та нар яг одоо ерөөдөө өргөжлүүлээд ерөөдөө одоо та нарт цээжлэх юм маш их гарч ирнэ. За тэгэхээр тэр зүйлдээ одоо ерөөдөө өөрийнхөө сурах байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ юу юмдээ зоригтой байх хэрэгтэй, бас тууштай байх хэрэгтэй. За тэгээд өөрийгөө ерөөдөө маш дуртай байх хэрэгтэй тэр зүйлдээ. Тэгэхгүй л өөрийгөө хүчлээл илүү ихтэй тэр олон зүйлсүүдийг цээжлэхийн тулд тэгээ өөрийгөө зовоогдох шаардлага байхгүй. Тэгэхээр орон зүгээр энгийн төлөв аргачлалаараа татаад иж хаад ерөөдөө бүүст тим сайн болдгоо юм ахэд дунд шатны тамирчин болно л гэсэн үг. За тэгэхээр ерөөсөө олон талаа юм ярилгүй шууд эхлэе. За би энэ чи бичсэн байгаа ерөөдөө тайлбарлаад. За ерөөдөө та нар CFOP гэдэг ерөөдөө харж ирсэн байх те дийлэнх нь. За тэгэхээр яг энэ хүү арга маань болохоор 1997 онд Джессика Фредрих гэдэг ерөөдөө эмэгтэй маань одоо онлайн одоо ерөөдөө байршуулад тэгээ ерөөдөө тэрнээс хойш одоо одоогийн ерөөдөө дэлхийн нийт одоо яг чадварлаг тамирчдын ерөөдөө 80-90% нь бол дийлэнх нь ерөөдөө ашигладаг. За мэдээж одоо яг энэ хүү аргачлаас өөр бас те ойролцоо ерөөдөө өөр бас аргачлууд бол бас цөөхөн байдаг, ерөөдөө бас байдаг. За тэгэхээр түгээмэл ерөөдөө хамгийн ерөөдөө баг миний мэдхээр бол ерөөдөө best гэж хэлэхээр бол ерөөдөө энэ аргачлалыг хэлнэ. Бас сурахад ч хэлбэр. За тэгэхээр энэхүү арга маань болохоор ерөөдөө нийт за энгийнээр бол те анхлан сурч байгаа хүмүүст бол нийт 4 үе шаттай гэдгийг хэлж ойлгох болно. За cross, FTL, OLL, PLL. За эхнээс нь тайлбарлая. Эхний энэ cross гэдэг нь болохоор ерөөдөө гол таарсан нэмэх гэж байгаа. За cross нь гол таарсан нэмэх. За энийг би та нарт шон дээр тайлбарж үзүүлье. За одоо бид нар ингэж шоогоо хэлсэн байгаа шүү дээ. За хамгийн эхлээд бид нар cross хийх нь байна те. За cross хийн гэдэг маань жишээ нь аль нэг үнгийг сонгож аваад за одоо би жишээ нь би цагаан үнгийг сонгож авъя гэж бодъё. За эхлээд бид нар ингээ хэрэгтэй өнгүүдээ хайж болдог те. Энд байна, энд байна, энд байна. Энд нэг доор байна. За тэгэхээр cross гэдэг маань жишээ нь одоо ингээд үйлдэлээ сайн төлөвлөж хагаад нэмэх тэмдгээ шууд голуудын таарсан нэмхийг хийхийг хэлээд байгаа. За сайн анхаарлаа сонсороо. Голууд таарсан нэмхийг хэлээд байгаа. Хамгийн сайн cross буюу ерөнхийдөө 8 үйлдэлээс доош хийгддэг. Одоо энэ нэмэх тэмдэг буюу гол нь таарсан cross нэмэх тэмдгийг 8 үйлдлийн дотор хийх ёстой. За тэгэхээр та нар сайн одоо cross буюу тэрийг одоо өнгөнүүдээ сайн ажиглах ёстой гэсэн хамгийн түрүүнд. Эхлээл зөв сайн тавьчих юм бол та нарт илүү хугацаа их гарч ирнэ. За одоо жишээ нь гэхдээ аль болох бид нэр за яг эхнээс сурж явах хэвчээ та нар хажууд шаадаг ч юм уу дээш шаадаг ч юм уу те эхний ээлжинд ямарсан та нар ингээд шууд сайн ажиглаж байгаа л одоо юу хий cross хийж сураараа ерөөдөө хийж байгаараа яг уг нь бол илүү сайн хийхэд бол ерөөдөө доош харуулж хийдэг cross. За тэгтээ анх сурж байхад биднэрт бас жоохон
доош харуулахад бол нэлээд нэгдэггүй хэцүү байдаг. За одоо дахиад цагаан дээр хийж үзье те. За энд нэг байна. Энд нэг байна. Энд нэг байна. Бүр доор 3 байна те. За тэгэхээр яаж хийвэл бидний гол маань таарах вэ гэдэг ч юм уу те. За одоо жишээ нь хийж үзье л да. За сайн анхаараарай. За энэ ногоон цагаан ингээ ирэхдээ таарсан байна. За улбар шар цагаан таарсан байна те. За энд улаан цагаантай байна. Энд цэнхэр цагаантай. За одоо жишээ нь хийж эхлэе. Ногооны эсрэг бид нэр цэнхэр байдаг те. Цэнхэр. Тэгэхээр бидний одоо яг энэ ногоон цагаан орсон байгаагийн эсрэг талд нь яах нь вэ? Цэнхэр цагааныг оруулж өгнө. За энийг хийж өглөө. За өргөд хийлээ. За хийснийхаа дараагаар би одоо энэ улаан цагааныг ихээр ийшээ оруулна гэдээ ойлгож байна. Яагаад тэгэхээр миний энэ одоо энэ цэнхрийн цаана улаан байдаг болохоор тэгэхээр яах нь энүүний цаана улаан байх ёстой гэж би ойлгоод ерөөдөө бас бүр ингээд бодох нь шүү дээ. Та нар ерөөдөө нэмхээ хийхдээ хүртэл заавалжгүй шууд ингээд хараал хийхгүй гэсэн үг. Одоо бүр илүү сайн та нар бодоод дараагийн үйлдэлүүдээ ийшээ хийвэл нөгөөх нь ингэж эргээд ийшээгээ орно гэх мэтчлэн одоо нөгөө нэг бидний ингээд бэлэн байгаа энийга ингээд хийдэг ч юм уу те. Ерөөдөө аль болох хийж явах хэвээр та нар анх ингээд хийж явах хэвээр дээрээ хийнгээ доошоо харуулж болно. Ерөөдөө сүүл рүүгээ жоохон илүү гүнзгийрүүлээд ирэхээр та нар аль болох доороо ингээд шууд автоматар ингээд доороо хийгээ сурчууд амар. Cross маань. За юм байна. Нэмэх тэмдэг үссэн гол 8 үеийн дотор хийгддэг ерөөдөө. За дахиад би та нарт зүгээр нэг жишээ олгоод cross хийж үзүүлье. Та нар ямар ч ойлгосон байх гэж найдаж байна. За 8 үйлдлийн дотор аль болох хийхийг хичээгээрэй. За эхлээд хийхдээ бол та нар яг хэдэн үйлдэлж хийж болно. Эхлээд ямар ч хэлсэн заавалжгүй нөө нэмхээ үсгэжээл дараа нь голуудаа тааруулаад гээл тэр хоёр дараалал хийхгүй шууд гол таарсан нэмхийг л хийхэд зориорой заяа. За дараагаар нь тэгээ та нар 8 үйлдлийн дотор ч юм уу те үйлдэл явуулан багасгасаар хагаад 8 үйлдлийн дотор гэдэг болоо. За одоо жишээ нь би дахиад цагаан өнгөнөр хийж үзье. За энд нэг байна. Энэ ногоонтойгоо таарсан цагаан байна. Энд нэг байна. Энд нэг байна. Энд нэг байна. За цэнхрийн эсрэг цэнхрийн хажууд ерөөд энэ улбар шар байдаг. Тэгэхээр би одоо энийг ийшээ буулгангаа ийшээ хийчин заяа. Одоо би бас дараа нь ингээд нүүрэн талаа эргүүлэхэд миний энэ одоо энэ цагаан маань энчээ гарч ирээд ийшээ хийн гэх мэтчлээ. Одоо илүү сайн төлөвлөж сурна гэсэн үг байна шүү дээ. За хийж үзье. Инглээ. Яагаад ингэж хийсэн гэхээр би түрүүн хэлсэндээ энэ цэнхрийн цаана улбар шар байдаг. Тэгэхээр би улбар шарыг одоо ийшээ оруулчлаа тий. За тэнгуүтээ би ийшээгээ оруулаад одоо энэ ногооны ийшээ оруулж болно гэсэн үг. За дараагаар нь би энэ улаан цагааныг хойшоо оруулж байна. Ингээд бол яаж хийж болно. За энэ мэдчлэн ерөөдөө та нар ууггүй зүгээр сайн давтаалаа гараа. Тэгэх юм бол ерөөдөө гайгүй болчихно. Анханаа жоохон хэцүүлээдгийг. Тэгээ ерөөдөө айл болох та нар яг ингээд кросс айл болохын ерөөдөө те шууд ингээд өнгөнөрийнхөө байршлыг сайн харж агаад зөв газарт нь байршуулаад дараа нь голуудаа эргүүлээл оруулчихна гэсэн үг. Тэрнээс бол одоо бид нэр бол яг анхны шатны аргачлаар бол бид нэр ингэж сурч ирсэн шүү дээ. Нэмхээ үсгэлээ те. Ингээд дараагаар нь яадаг үлээ бид нэр ингээд голуудаа тааруулдаг те. Юусе одоо ингэх шаардлагагүй бид нэр шууд анханаас нь нэмэх тэмдгээ үүсгэнгээ голуудаа тааруулахыг хэлээд байгаа л гэсэн үг. За аль болох 8 үйлдлийн дотор хийвэл бүр сайн гэсэн үг. За анх сурж байгаа бол та нар заавалжгүй тоонд анхааралгүй тэр үйлдэл яаж хийвэл тийшээ орохоор байна. Ингээд сайн бодож хийгээрэй л гэсэн үг. За окей. Эхний кросс маань ингээд юм байна. За дараагийн зүйл маань болохоор за энийг сая хэлсэн те. За дараагийнх нь болохоор F2L. За F2L гэдэг маань болохоор за би танарт ямар ч ихлээд одоо бид нэр ингээд нэмэхэд доош харуулчихна гэсэн үг. Бид нар болохоор одоо зүгээр дундчны аргачлаар болохоор за эхлээ булангаа хийлээ те. Дараагаар нь одоо 2 дугаар үеэ ингэж хийдэн штэ. Ерөөдөө бас хоёр үе шаттай те. Энэ хоёрыг F2L гэдэг маань энэ хоёрыг ерөөдөө нэгтгсэн шууд хамтд нь хийхийг хэлээд байгаа юм. За одоо жишээ нь саяны жишээн дээр ярил одоо энэ цэнхэр улаан нөгөө цэнхэр бол энэ хоёр байна те. Энэ хоёрыг шууд ингээд ерөөдөө энэ чинь дээр навчирч хагаад хамтд нь одоо ямар нэгэн үйлдэлээр оруулахыг хэлээд байгаа юм. За дахиад жишээ авч үзье. Ногоон улаан. За ногоон улааны дээр авчирч хагаад одоо би энэ байдлыг ерөөдөө шууд энэ доошоо зэрэг оруулна.
За би энийг ямар нэгэн байдлаар шууд зааж өгөөгүй. Ерөнхийдөө ингэдэг гэдгийг л би утгыг та нарт өгч байгаа гэсэн. За дахиад цэнхэр улбар шар. Цэнхэр улбар шар. Энэ байна. Одоо энэ хоёрыг нэгтгээд би хамт иш оруулна гэсэн үг. За ингэж орж байна. За дахиад одоо сүүлийн нэг нь улбар шар ногоо, улбар шар ногоо. Яаж хараад байна гэхээр би нөгөө цагаантай хамт ивж байгаа нөгөө өрөнгөөр хараад бид нэр одоо цагаанаа доороо барьсан байгаа шүү дээ. За ингээд улбар шар ногооныг ингэ ичж байна гэсэн үг. За ингээд ерөөдөө эхний хоёр үеийг яах нь зэрэг хийдэг үйлдэлийг эвтүүлгээл ойлгочих ерөөдөө. За би энэ чи одоо та нарт ерөөдөө нөгөө ганы үе шоонууд дээр нэг дагалдаж ирдэг ийм алгоритмууд байдаг. За энэ бол бүр хамгийн наад захны одоо сурах та нарын ерөөдөө зорилго нь гэсэн үг. За өөр заавалчгүй нэг чиглэлтгүй вебсайт дээр ч гэсэн байгаа. За эвтүүл гээд ерөөдөө энэ чигээ бичсэн байна те. За нийт ерөөдөө 41 тохиолдол байдаг. Энэ хүртэл ингээд бүх тохиолдлууд нь ингээд байгаа. За мэдээж яг энэс олон дахиад цаашаа бас ерөөдөө usable чөлөөтэй ерөөдөө хийгдэг бас үйлдэл зөндөө байдаг. Гэхдээ үндсэн төрлийн одоо эдгээр энэ 41 тохиолдлоо бүгдийг заавалчгүй сурна гэсэн үг. Цээжлэх гэсэн үг. За тэгэхээр та нарт бас ингээд цээжлэх юмуд маань мундахгүй их гарч иж байгааз. За тэгэхээр одоо жишээ нь ингээд одоо ийм тохиолдолтэй. За би одоо энийг гаргаж үзүүлээ л да. Одоо энэ тохиолдол нэгдүгээр тохиолдол ийм тохиолдол байвал яах нь вэ? Энэ үйлдэлийг хийхээр одоо ерөөдөө эвлэрнэ гэсэн үг гэх мэдчихлээ. Ихэд яг заавалжгүй энэ үйлдэлээр хийнэ гэсэн алба байхгүй. Яг энэ шиг ерөөдөө яг энэ үйлдэлийг хийдэг зөндөө олон үйлдэл байдаг. Тэдгээр үйлдэлүүд дундаасаа өөрт тохирох зөв үйлдэлийг олох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо янз янзын энэ тентхийн үйлдэлүүдийг ингээд хамт шимж сураад ах юм бол бас анханасаа буруу зүйлс олчдаг. Тэр үйлдэл маань илүү цаашлаад яваад ирэхээр өөрт нь ерөөдөө таарахгүй юм сураад тэрийгээ дараа нь ингээд засах гэж нэлээд идэггүй хугацаа шаарддаг. Тэгэхээр та нар анханасаа яг зөв газараасаа зөв сайтаасаа бас сурах нь бас ерөөдөө илүү цааш чинь илүү хурдан хийх чинь зөв суурь болж өгнө л гэсэн үг. За одоо жишээ нь за эднэрийг ч мэдэх баг. За одоо жишээ нь энэ ч юм уу те. Энэ үйлдэлийг яаж хийх вэ гэдэг одоо жишээ нь оруулсан байна л да. Одоо ингээд энийг ишээ хийх вэ гэдэг ч юм уу. Энэ дээр бол одоо ингэж яагаад ингэж шинжилгээд ах шиг байна л да. Гэхдээ энийг бол янз янзаар хийж болно гэсэн. Та нар саяхан өмнөхөө хэлжсэн. Янз янзаар ингээд амархан байдлаар ч юм уу те. Ерөөдөө хийдэг айл гэсэн үг. За тэгэхээр ойлгомжтой те. Эвтүүл гэдэг маань эхний хоёр үеийг зэрэг хийхийг хэлээд байгаа. За одоо би дахиад жишээ болгоод би та нарт эхнээс нь хольж байгаа. Би дандаа яг зааж өгсөн юм болгоныхаа дараа жишээ болгоод та нарт хийж үзүүлээ. Тэгвэл илүү ойлгомжтой байна бах. За эхлээд бид нэр за би ерөөсөө дандаа цагаан дээр л та нарт ингээд хийгээд үзүүл явчих. За цагаан дээр хийлээ. За ингээд бидний кросс үүсцэн те. За энэ мэдээж энэ кроссыг айл болох доош харуулвал зүгээр. За би яг та нарт ойлгомжтой үдээс дээрээ барьцаа. За одоо доош харууллаа. За хамгийн түрүүнд биднэрт ийм эвтүүл гарч ирж байна. Жишээ нь те цагаантай. Цагаан улаан цэнхэр. За одоо энэ дундасаа бид нэр хараад үзье л да. Энэхүү эвтүүл маань одоо энэ биднэрт энэ 24-р эвтүүл маань гадарч байна. Тэгэхээр одоо энийг бид нэр яах нь вэ? Яг энэ орхож байгаа талынх нь энэчнээ авчирдаг ч юм уу. Тэгэхдээ яг одоо энэ үйлдэлээ хийдэг ч юм уу те. Ингээд сурчглаар ихэдөө эвтүүлээд та нар сайн танаад эхлэе л гэсэн үг. За одоо дараачих нь ийм улбар шар цэнхэр байна. За энийг дэш өөрөө гаргачих. За өөр одоо энэ ч юм бол за энэ дундаас аль нь байна гэсэн үг. Ихэдөө бол энэ ч бүхэл тохиолдлууд байгаа. Өөр сайтууд дээр ч гэсэн энэ бол дийлэнх нь байдаг. За энэ 38 дээр байна те. Яг ихэдөө энэ адилхан бол улаан цэнхэртэй. Энэ бол улбар шар цэнхэр гэсэн үг. Тэгэхээр энийг одоо жишээ нь ингээд хийдэг ч юм уу те. Шууд хийж байгааз дараа нь салангаад биш. За улбар шар ногоо. Энэ хоёрыг яаж хийх вэ гэдэг ч юм уу. Ингээд хийх үйлдэлүүд нь тус бүрчлэн заагдсан байгаа. За одоо энэ хоёрыг яаж хийх вэ гэх. За ингээд энэ мэтчлэн ерөөдөө хийх хэлээд байгаа. За эвтүүлдээ би та нарт нэг анхаарах зүйлсийг хэлье. Ерөөдөө эвтүүл дээр болохоор ерөөдөө энэ үйлдэлүүд маань яаж хийгдээд байна гэхээр хамгийн үндсэн суурь нь болохоор энэ ихгүй юу. За одоо би жишээ нь улаан ногоон дээр тайлбарлая да. Улаан ногоон тийм үү. Нөгөө ногоон улаан энэ хоёрыг ерөөдөө хаанч явсан бид нэр ямар нэгэн туслах үйлдэл ашиглаад яг ингэж зөрүүлж авчирч хагаад бид нар ингэж хийж байгаа. За эсвэл одоо янз янзын байдлаар ингэж ижсүүлж хагаад яах нь ингэж хийж байгаа гэсэн үг бид нар. Одоо энэ эвтүүлийг одоо жишээ нь
Одоо жишээ нь би дахиад саяны тайлбарсныгаа танарт харуулъя л да. Одоо жишээ нь би тэ энэ улаан ногоо энэ хоёр ингээд зөрчсөн байгааз өөр газар. Тэгэхээр энийг би яг түрүүний шиг яах нь зөрүүлсэн байдалд авчрахын тулд ямар үйлдэл хийвэл болохоор тэрийг сурж байгаа л гэсэн үг. Одоо ингээд зөрчиж байгааз тэгээд би энийг ингээд хийгээд байгаа юм. Тэгэл амархан ороод байгаа байхгүй. За одоо жишээ нь өөр юу гэдгийг. Одоо энэ хоёрыг би яах нь энэ хоёрыг одоо би энэ хоёрыг ижсүүлээ л да. Улаан ногоо. Өргөлөө. За тухайн үйлдэл хийлээ. Ингээд адилхан болчихж байгаа. Тэнгүүтээ дараа нэг би хийгээд байгаа байхгүй. Ерөнхийдөө л та нарын зорилго маань одоо ямар нэгэн одоо энэ хийх гэж байгаа те энэ хоёр объектыг одоо энэ хоёр гол одоо энэ хоёр буланг яаж хослуулах вэ? Яаж ингээд зөрүүлсэн байдалд оруулах вэ гэдэг л зорилготой хоор хийгээд байгаа юм гэсэн үг. Одоо чинь би улаан ногоо хоёрыг дахиад хий. За та нар бүр ингээд ойлгохгүй байгаа гэвэл дахиад үзээрэй заяа. Илүү гайгүй хийгээд хараа ойлгомжтой болчихно үзээд хаа. За тэгэхээр энэхэд F2L буюу ингээд энэ булан хоёрдугаар хоёрыг зэрэг хийхийг хэлээд байна гэсэн үг. За ингээд F2L-ийг өргөж байна. За дараачих нь болохоор OVL. За энэ OVL. За энэ дууссан. За энэ одоо OVL. За OVL гэдэг нь болохоор юу хэлээд байна гэхээр за бид нар одоо төлөв гаргашил дээр болохоор бид нар одоо энэ шат дээрээ те жишээ нь ингээд нэмхээ үүсгэсэн. За дараагаар нь одоо энэ тохиолдлыг бид нэр яасан битүү болгоод сурсан те ингээд шууд битүү болгодог ч юм уу ингээд ямар нэгэн тохиолдолд дарааллаар 2 3 талд дарааллаар тэгэхээр бид нар энэ дахиад энэ 2 3 дарааллыг тэгж олон дараалал хийхгүй шууд битүү болгодог бүх үйлдэлүүдийг сурна гэсэн үг. За тэр нь болохоор жишээ нь энэ байна. Ингээд 1-57 шиг бүх юм үйлдэлүүд нь бүгдээрээ байгаа. За ийм ийм одоо алгоритмууд бол хаасаагүй байгаа. Наазах нь өөр ерөнхийдөө сайтууд дээр ч зүүн байгаа. За би ерөнхийдөө аль болох гайгүй найдвартай юм алгоритмуудыг нь яг доор линк нь холбочих. Та нар ерөнхийдөө бас ороод үзээрэй. За тэгээд ерөнхийдөө эдгээр 57-ийн бас OVL-ийг бүгдийг сурах шаардлагатай гэсэн үг. За жишээ нь одоо би хамгийн зүгээр энгийнээр ингээд хараад үзье. Одоо жишээ нь ийм 2 цэг байвал бид нэр яаж шууд дийтлээ битүү болох вэ гэсэн үг. Тэр аргыг сурна гэсэн үг. Одоо чинь энэ тохиолдолд бол бидний одоо энэ алгоритмээр байгаа энэ дөрөвдүгээр үйлдэл гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ үйлдэлийг хийхээр бид нар яах нь дийтлээ битүү болгож сурнаа л гэсэн үг. Ингээд шууд. Заавалчгүй бид нар саяны те энэ заавалчгүй энэ хоёрыг одоо бид нар ингээл тал нэмэх үсгэлээ, дараа нь хасгаа үсгэлээ, дараа нь одоо нөгөө загсан үйлдэл байна гэл ингээд хийх шаардлагагүй болчлоо л гэсэн үг. OVL гэдэг нь маань шууд ямар нэгэн тохиолдол гарч ирлээ тэрнээсээ шууд битүү болохыг хэлээд байгаа. За тэгээд ойлгомжтой л гэсэн үг. За одоо жишээ нь би дахиад өөр за юу гэдгийг одоо энэ үсэг шиг за биш одоо ерөөдөө микс үсэг шиг те одоо ийм тохиолдол гарч ирвэл яах вэ? Тэгвэл шууд битүү болохын тулд яах вэ гэх мэтлээ ерөөдөө бүх тохиолдлууд нь ч байгаа гэсэн үг. За одоо та нарын ерөөдөө өмнө нь нөгөө төлөв гаргашил буюу сурж ирсэн те энэ хоёр нэмэх байна, ийм тэмдгүүд байна. Одоо нэг загас биш нэг сони өөр хэлбэртэй ерөөдөө нөгөө сурж ирсэн загас хэлбэртэй байна. Ерөөдөө эдгээр бас нөгөө 57-д ороод авчиж байгаа. Эдгээр одоо 7-оос ерөөдөө эдгээр 7-8-аас ерөөдөө тийм бусад өөр зүйлүүд зөндөө байгаа гэсэн үг. Эднэрийг та нар бүгдийг цээжлэнэ л гэсэн үг сурна гэсэн үг. Тэгжээж бүгд ингээд битүү болгож сурж иж илүү хурдан хийж сурна л гэсэн үг. За өөр юу гэж болох вэ? За одоо ийм байвал яаж хийх вэ гэдэг ч юм уу те. Ингээл бас үйлдэлүүдээ хийхдээ барилт чухал. За тэгээд үйлдэлүүдээ байнгын давтах чухал. Тэгэл цээжлэх. Одоо тэгэл жишээ одоо өөр юу гэдгийг ийм 3 байхад, ийм зурастай байхад яаж хийх вэ гэдэг ч юм уу те. Ингээл битүү болгоно л гэсэн үг. За ойлгомжтой байх гэж найдаж байна. OVL гэдэг маань эдгээр ихэд 57 үйлдэлийг хилээд байгаа. Дээдла ямар нэгэн тохиолдолд одоо F2L хийж дуусчаад дээдла шууд битүү болгодог 57 үйлдэлийг хилээд байгаа маа гэсэн үг. За ойлгомжтой. За дараачих нь болохоор за энийг сая тайлбарлсан гэдэг чинь. За дараачих нь болохоор PLL. За PLL гэдэг маань одоо та нарын бид нар одоо ингээд дээдлээ битүү болгочоод өмнөх нөгөө нэг 20 секундын аргачлалаар яадаг байла төлөв аргачлал дээр ийм зааж байгаа. Ийм 2 хосонг хайж олдог тийм. Ийм 2 хосонгоо ерөөдөө олцоод зүүн тал дээр барьж агаад хийдэг байсан тийм үү. Ингээд хийчээд ерөөдөө бүгднийг ийм 2 хос болгочихно. За тэгээд тэгснийхаа дараагаар бид нар яадаг байсан. Голуудын сольдог байсан тийм. Ерөөдөө бас л 1 2 үе
дараалалтай тий. За бүр удуу бүр 3 4 дараалалтай ч юм уу. За тэдгэрийг бас л тэгж олон дараалалаар хийхгүй. Одоо ямар нэгэн тохиолдолд жишээ нь ингээд дээдлээ битүү болоод дуусчлаа гэж бодъё. Энэчнээсээ шууд бид нэр заавалжгүй 2 хосынхаа үйлийг хийх шаардлагагүйгээр шууд дуусгахыг хэлээд байгаа. Одоо жишээ нь бид нэр энэ хоёр солигдох, энэ хөдөө энэ Т хэлбэрийн солигдох гэдэг юм уу те. Шууд ингээд тэр тухайн үйлийг хийгээд дуусгахыг хэлээд байгаа. PLL үйлдэлүүдийг. За би та нарт яг PLL үйлдэлүүдийг харуулъя. За энэ ерөөдөө яг иж байгаа дэрсэн. Нийт 21 үйлдэл байгаа. Яг тохиолдлууд нь бүгдээрээ ингээд за яг хуу та нарын нөгөө төлөв гаргачлаа анх яг дуучны аргач дээр сурч ирсэн үйлдэлүүд бол энэ байна. Энд байна. Эхний 4 байна те. Бус нь бол ерөөдөө бүгд яг өөр үйлдэлүүд тус усныхаа үйлдэлтэй. За одоо жишээ ямар ч тохиолдол гэж болно. Одоо ингээд дээдлээ битүү болгоод ингээд харсан чинь яадаг вэ ингээд ийм 2 хостой. Энд чинь ийм 2 хостой ч юм уу. Энийгээ шууд ингээд тухайн үйлдэлийг хийгээл битүү болгож байна гэсэн үг. Бас одоо өөр ямар тохиолдлууд байдаг вэ та нараас тохиолддог доо. Энийг яаж хурдан хийх вэ гэж бас бодож лээсэн баг. Одоо ингээд ямар ч 2 хосгүй тохиолдол ч юм уу те. Яг энэ 2 солигдох, энэ 2 солигдох ч юм уу. Энэ биднийг ингээд шууд дуусгадаг үйлдэлийг PLL гэж ойлгочих та нар. Тэрхүү л тийм бодохтой. Тэгэхээр та нар одоо яг дараалал ойлгосон баг. За хамгийн сүүлийнх нь бол ерөөдөө PLL ингээд бүх 21 үйлдэлүүдээ бүгдийг та нар бичиж аваад ерөөдөө цээжлэнэ л гэсэн үг. За тэгэхээр би та нарт дахиад ихнээс нь зүгээр яг дараалалаар нь тайлбарлажээ. Бүр нийттэн те бацаад. За тэгэхээр хамгийн дөрөнд бид нэр кросс үсгэж байгаа. За би бүр та нарт хамгийн сүүл нь нэгтгэл бүр нэг тайлбарлаж шүү. За тэгээ дараа нь та нар ирэхэд бас асуух зүйлс байвал Rubush суртахай групп дээр асууж байгаарай. За яг болвол та нар яг дэлгүүрийн пэйж рүү бас чат бичээ асууж байгаарай. Би ирэхэд чадан ядан бас яг боломжоор бас та нарт хайруулж авах болно. Тэгтээ та нар яг одоо ирэхэд би та нарт бас аль сайтаас сурвал зүгээр үү те. Ирэхэд бас видео хичээлүүд байдаг. Өөр нөгөө сайтууд дээр тавигдсан яг эдгээр шиг ирэхэд ийм алгоритмууд зөндөө тавигдсан байдаг. Тэдгэрийг би та нарт ямар ч холбоод өгчөн. Та нар ямар ч энэхүү видеогоо сайн татаж үзээд тэгээд ирэхэд сурах зүйлс рүүгээ ороорой гэж зөвлөе. За тэгэхээр эхний кросс хийдэ. За нэмэх тэмдэг. За цагаан дээр дахиад ичгүү те. Миний хувьд бол ерөөдөө бүх хөнгөн дээр хийж хийдэг. Ерөөдөө тэгвэл илүү үр дүнтэй, илүү их боломж олддог. Тэгээ та нар ч гэсэн бас зөвлөж जैन те. За энд нэг байна. Энд таарсан байна. Улбар шаар цагаан. Нөгөөх нь хаана вэ? Энд доор байна. За тэгэхээр ингээ. За би энийгээ түр доошогоо буулгаж авч жагаад энэ ногооныг биш тааруулна заяа. За дараагийн үйлдэлүүдээ би бас бодцоо марк. Ингээд одоо ингэж жагаад энийг хайчих. За энийг бол яалчгүй одоо ингэж тэгж хийн гэж тусгай тийм үйлдэл байдаг болохоо та нар заавалчгүй ингээ байнгын давтсны үр дүнд л ирэхэд бас энэхүү аргачлал маань та нарт бас ингээ суух байгаа шүү. За тэгэхээр та нар сайн давтж байгаад ирэхэд энэ кросс хийж сураарай. Ингээ нэмэх тэмдэг. Аль болох хамгийн бага нь ирэхэд хамгийн ихтэй 8 үйлдэлтэр хийдэг байвал бүр сайн шүү заяа. За өвтөө байл те. Жишээ нь за одоо улаан ногоон энэ хоёрыг би одоо ишээгээ хийе. За ингэж яагаад одоо бид нөгөө яадаг гэлээ ингээд зөргүүлж заавалж хийж байгаа гэсэн те. Одоо энэ хоёр маань бол ингээд өргөхөд л адилхан болчих зөрчиж байгаа үстэй. За анги очлоо. За өөр хажууд энэ улаан цэгэр байна те. Улаан цэгрийг хийлээ. Одоо ингээд адилхан болгоод авчиж байна л гэсэн үг тэгээд хийж байна. За дараачих нь за улбар шар ногоо. Тэ энэ хоёрыг ишээ хийнэ л гэсэн үг энтлийн игнэнд. За ингээд биш бурууж камераар шууд хараад хийсэн чи алдсан аа чи. За энэ чи ингэ хийчлээ те. За дараачих нь улбар шар цэнхэр. Хоп. За энэ мэдчлэн ерөөдөө тусгай та нарт 41 үйлдэл байгаа гэж хэлсэн те. Тэдгэрийг бүгдийг нь гайгүй сурчхад бол цээлчгэд бол та нарт эдгээрийг хийхэд бол асуудалгүй гайгүй бах. За дараагаар нь өөвөлөл буюу нийт 57 үйлдэлтэй. Одоо энэ чэнэс жишээ нь би одоо яаж энийгээ дээдлээ битүү болгох вэ гэдэг 57 үйлдэл цээжлэх хэрэгтэй. За ингэж хийчлээ. За дараагаас нь одоо энэ чэнэс яаж нөгөө дээдлээ шууд уусгах вэ гэдэг те. PLL 21 үйлдэл. За ерөөдөө видео маань ингээд ерөөдөө дуусах шиг хандж байна. Тэгэхээр та нар ямар ч гэсэн
өөхгүй сайн цээжлээрээ илүү одоо ингээд залхуураад байх тусам л чиний сурах юм чинь илүү их ингээд олшрол тэгэл удаашраалаа гэсэн хурдчин ерөөсөө сайжрахгүй л гэсэн үг. Та нар одоо ингээд хэдий чинээ тэгэл зүгээр ингээд дунд шатны аргачлаараа эвлүүлээл байвал зүгээр нэг ингээд хугацаанд оччихдаг байхгүй юу? Яг та нар бас ихийнх нь тэгж байгаа бах. Бис яг өмнөдгжсэн. Яг нөгөө төлөвлөг аргачлаараа байнга эвлүүлээлэн тэгээ ерөөсөө агсан зүйл байхгүй. Яг нөгөө нэг ингээд хугацаан дээр оччихдаг. Та нар тэгэхээр сайн давтаад ерөөсөө залхуурлаггүй. Би бас өмнө яг тэгжсэн бүр энэ чинь гарн дээрээ ингэж бүр нэг бүрчлэн заа өдөртөө ингээд нэг удаа ингээд гарн дээрээ бичиж байгаад бүр ингээд алгоритмын хойно өсгүүд юм бичиж байгаад ингээд цээжлдэг байсан. За тэр бол тэг бүр анх яг тэр цээжлдэг байсан. Тэгэл дараа өдөр нь тэрийг айлхаал дахиад шинийг зураалаа. Бүр амир те. Та нар бол яг бүр ингээд бүр Канадад авчвал зүгээр яг янз янзын тийм алгоритмуудыг олоод авчвал яг бүгдийг нь сайхан гоё. Яг энэ тэнтэй яг нөгөө ил харагдах газараа байнга авч яваад тэрийг тэгээд байнга давтчихвэл зүгээр шүү. За тэгээд би та нарт хамгийн сүүлд нэг нэрээ зөвлөгөө өгчээ. Хамгийн сүүлд та нарт одоо жишээ нь би нэг яаж одоо нөгөө юмаа цээжлэх вэ те? Яаж юмаа давтах вэ гэдэг би нэг жижигхэн нэг хэрэг болох нэг арга заадаг өгчээ. За тэр нь одоо жишээ нь за би энэчнээс хамгийн энгийнээр энэ үл тах шүү. За одоо би жишээ нь те шоого та нар одоо үс ингээ бүгдээ эвлүүлж чадж байгаа бах те. За тэгэхээр та нар хамгийн зүгээр энгийн би богинохон тохиоллыг авч байгаа шүү заяа. Одоо энэ ч болохоор энэ тохиоллыг ингэж хийнэ гэж юм л да. За гэж гараа. U тэгээд R U prime R prime таашаа. За энэ дөрвөн үйлийг хийгээд одоо энэ шоо маань эвлэрнэ гэж юм те. Ерөөдөө нэг жишээ баавад би энэ эвтүү үйлийг энэ одоо ерөөдөө эвтүүл дотор байгаа 50 41 үйлийг чинь нэг нөхгүй юу? Эвтүүл. Одоо энэ үйлийг би ингэж хийж одоо ерөөдөө оруулж байна гэдэг одоо тухайн алгоритм дээр заагаад өгсөн байгаа те. Тэгэхээр бид нэр одоо яг энэ үйл тохиолдлыг яаж гаргаж ирэх вэ гэхээр ерөөс амархан. Одоо ямар нэгэн алгоритмыг хойноос нь за ухраагаад одоо урагшаанд бичиж гэсэн үг эсэргээр нь. За одоо жишээ нь энэ R зураастай байвал бид нар яах нь вэ? U байвал яах нь вэ? U R байвал R байвал R зураастай зүгээр энгийн юу байвал зураастай. Одоо ерөөдөө энэ зураастайг зураасгүй болгоод бичиж чинь. Харин зураастайг зураастай болгоод ерөөдөө эсэргээрээ бичнэ гэсэн үг. Хойноос нь урагш байгаа. За ойлгомжтой. Одоо тэгэхээр бид нэр энийг одоо хийгээд үзэхлээр яах нь вэ? Ингээд U одоо R prime U prime. Тэгэхээр одоо яах нь нөгөө тохиолдол маань гарч ирэхэд биднэрт хийхэд бэлэн болох нь шүү дээ. Та нар яг сайн энийг энэ тэнд авчиж байгаа ч юм уу те. Ингээд энийг буцаагаад ингээд хийдэг ч юм уу. Сайн давтаад хийхэд болно л гэсэн үг. За ойлгомжтой. Цээжлэхэд ямар ч үйлдэлийг та нар одоо бүтэц шоогоо эвлүүлснийхаа дараагаар тухайн одоо тэр тусгай алгоритмынхаа хойноос нь урагшаа нь эсэргээрээ бичээд ингээд те R prime байвал R, U prime байвал U, R байвал R prime болгоод те хойноос нь урагшаа нь эсэргээр нь ингээд бичиж авангуудаа тэрийг эхнээс нь хийж үзэхэд тухайн үйлдэл чинь гарч ирдэ шүү. Тэгээд ерөөдөө та нар сайн давтаад хийгээрэй. За ерөөдөө ингээд видеогоо ингээд дуусгаж байна. За та нар тэгээд сайн үзээд ойлгомжтой байвал тэгээд илүү цааш нь түгээгээрэй. Бусад өөр бас шоу үйлүүлдэг найзуудтай бас энэхүү бичлэгийг та нар бас сайн түгээгээр шеэрлээд өгөөрэй. За тэгээд ойлгохгүй асуух зүйлс байвал та нар бүр нэг шааны дэлгүүрийн группч байгаа, Roblox суртахай группч байгаа, дэлгүүрийн пэйж байгаа. За тэгээд бүгдээрэнд нээлттэй. За тэгээ бүгдээрэнд амжилт хүсье тууштай сайн давтаарай. Энэхүү видео маань байнгын хадгалагдах болно. Ямар нэгэн тийм төлбөр байхгүй. Та бүхнийгээ тэгээд илүү сайн хичээгээд илүү сайн сураад илүү хурдан болоорой гэж найдаж байна. Босхийг найдаж байна. За тэгээ бүгдээрэнд амжилт хүсье. Энэхүү видеогоо дуусгая да.